Манай Монголын уул уурхай гэж Монголдо алдагдaltaй гадаадын тонуулчдад ашгаа өгсөн ёстой нэг чөтгөр хорлсон юм шиг субъект нэгсгэх байна. Хамгийн хорлонтой нь ямар нэг уул уурхайн орд газарт хөрөнгө оруулаа гэхэд Монголд юу ч орж ирэхгүй. Харин гадаадууд баяжаад арилж өгдөг нэг тийм гаж буруу тогтож байгаад байна. Ухлаагээд ашиг нь Монголд наалдахгүй юм ухаад яадаг юм ер нь хөршин дороо байж л байг. Хизээ нэг цагт манан сарнихал байлгүй яав гэж. За, оюу толгойг харъя. Ухлаа, хөрөнгө орууллаа. Монгол юу хожив? Хэдэн хулгайчид офшорт мөнгөтэй боллоо. Монголд харин ухсан нүх тавьсан өрүүлдэж байна. Таван толгойг харъя. Ухлаа, хөрөнгө орууллаа. Монгол улс өрөнд орж $200 үнэтэй нүгсийг $3 унцтайгаар гадагшаа өрөндөө өгч байна. Хэлийн цаана харин юу болж байна гэж оюу толгойг өгсөн Канадууд хөрөнгийн бирждээр тэр бумаар нь мөнгө усгаж байна. Тэгсэн хэрнээ Монголын газар нутгийг барьцаалж зээл аваад байна. Тэд нар тэгж хөгжөөд байна. Бид нар өрөнд орж ухсан нүх овоосон шороотойгоо хоосоо оцроод байна. Таван толгойн хэлийн цаана тэгвэл юу болж байна? Зөвхөн манай нүүрсийг цааш нь дэлхийн зах зээлийн үнээр зараад өвөр Монголоос угшилтай 18 тэрбумтэн, хятад угшилтай 63 тэрбумтэн төгрөг гарсан мэдээ байна. Монгол харин юу үлдэвтэй? Өршөр ухсан нүх овоосон шорооноос юу жалах? Энгин гадаадад тэрбумтэн төрүүлж өгч байхаар игнутгийнхаа зоог амар амгалан орхиж өлсөд сууж бай яшиг. Ухаагүй ч өлсөн, ухсан ч өлсөн. Ухлаагээд өлсгийн хажуугаар бас игнутг минь сүрдэнэ. Ямар санагдаж байна та нарт?